Эрхэм үзэгч та бүхэнд оройн төргийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Мэдээллийн хөтөлбөрийн хурангуутай танилцсан уу? Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Төрийн орон сусны корпорацийн хөрөнгөөр баригдаж байгаа 317 айлын орон сусны хөрөнгө оруулалт зогсжээ. Бэлчээрийн хутгуудыг хаягжуулж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар орон нутгийн сонгуульд нам эвслээс болон бие даан нэр дэвшиж байгаа иргэд өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. За энэ удаагийн орон нутгийн сонгуулиар буюу аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд нь 22 тойрогт 33 мандаттайгаар явагдана. За эдгээр мандатын төлөө улс төрийн 6 намаас 121, бие даагч 15 иргэн өрсөлдөхөөр болж үнэмлэхээ гардан авсан байна. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулахад бэлэн болоод байна. За сонгуулийн тухай хуульд зааснаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд нам эвслээс болон бие даан нэр дэвшиж буй иргэд өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар буюу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул нь 22 тойрогт 33 мандаттайгаар явагдана. За эдгээр мандатын төлөө улс төрийн 6 намаас буюу Монгол Ардын нам, Бүгд найрамдах нам, Монгол Ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Ард түмний хайрлын намаас нийтдээ 121 хүн өрсөлдөнө. Мөн 15 хүн бие даан нэр дэвшин. Өөрөөр хэлбэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийтдээ 136 иргэн өрсөлдөх юм. За тэдийнхэн өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан бол сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ээс аль бие ёсоор эхэлнэ. Зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтгая. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 150-ийн 10 заасны дагуу зуны дунд сарын шинийн 3-ны бэлэг цайхан энэ өдөр аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулахад бэлэн болоод байна. Энэ удаагийн сонгуул улсын хурлын болон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн сонгуул хамт болж байгаагаар өмнөх сонгуулиудаас онцлогтой сонгуул болж байна. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 22 тойргийн 33 мандатад 6 нам 15 бие даагчийн 136 нэр дэвшигчийн материалыг аймгийн сонгуулийн хороо хүлээн авч бүртгэж шийдвэр гаргасан байгаа. Өнөөдөр манай эх орны хувьд, манай эрдэнэ тултын хувьд одоо түүхэн хувьцаагаа өөрчлөх, хувьцаагаа шинээр эргүүлэх түүхэн цаг мөчид тулгарч ирээд байна. Манай ард түмэн бидний дэмжиж эх орныхаа сайн сайхны төлөө, эрдэнэ тотынхоо ирээдүйн төлөө бүгд хамтран нэгдэх байхаа гэж бид нар найдаж байна. За манайхаас орон нутгийн сонгуульд 33 тойргийн 22 тойрогт нь 22 иргэн нэр дэвшээд үнэлэхээ аваад байна. Энэ сайхан нартай, хуртай, энэ сайхан Монголын сайхан хөхтөн гэрт энэ сайхан хөх цэнхэр үнэлэхээ гардаж яваад манай хамт олон маш их баяртай байна. За өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд сонгуулийн насны 68390 гаруй хүн амьдарч байна. За үүнээс 3531 сонгогч төр хасалт хийлгэсэн байна. За энэ удаагийн сонгуулиар санал авах 43 байр ажиллана. За үүний 40 нь Баян өндөр суманд үлдсэн нь Жаргалан суманд ажиллана. Сонгуулийн зохион байгуулалтад нийтдээ төрийн 300 гаруй албаагч ажиллана. Цаашид аймгийн сонгуулийн ороо, сонгуулийн ерөнхий орооноос саналын хуудас болон саналын хуудсыг татан төвлөрүүлэх ажлыг хийн гэж тус орооны дарга хэллээ. Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийн зөрчлийг хянаж шалгах үүрэгтэй хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж эхлэхээр болсон. За хүүхдийн эрхийн тухай хууль нь 9 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За иймээс хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж 8 дугаар сард улсын байцаагч бэлтгэх сургалт зохион байгуулахаар болсон байна. Сум дүүрэг баг хороо бүгдийн асуулт хариуцсан нийгмийн ажил. Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан 3-4 хууль батлагдаад байна. Тухайлбал үүнд хүүхдийн эрхийн тухай хуулийн шинжилсэн хариулга, хүүхэд хамгаалал, хүүхэд хар хүүхдийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулиуд шинээр батлагдсан. Эдгээр хуулиуд гарснаар хүүхдийн эрхийн эрх зүйн шинжилэл хийгдэж байгаа хэмээн үзэж байна. Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийн зөрчлийг хянаж шалгах үүрэгтэй хүүхдийн эрхийн улсын байцаагч гэсэн шинэ чиглэл бүхий албан тушаал бий болох юм байна. Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 оны 9 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийн байцаагч бэлтгэх хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөр батлагдсанаар 8 дугаар сард хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх сургалт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Тэр энэ хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах чиг үүрэг эрх зүйн бас нэг гол үндэслэл нь энэ хууль сахиулах тухай хуулинд зааж өгсөн байгаа. За энэ хуулиар бол хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй
ийм хүүхдийн эрхийн байцаагч байна гэж. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн эрхийн байцаагч бол ямар нэг байдлаар хааны газар хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд тэр газар яг энэ одоо хууль сахиулах хуулийн хүрээнд заасан чиг үүргийнхээ хүрээнд шууд одоо нэвтрэн орох, газар дээр нь одоо үйл ажиллагааг зогсоох, тэндээсээ одоо тодорхой чиг үүргийнхээ дагуу эрхийн хэмжээнд өөрөө шийдвэрлэх, эсвэл одоо хуулийн бусад байгууллага руу шилжүүлэх ийм одоо чиг үүргийг хийж хэрэгжүүлэх эрхтэй ийм хүн одоо томилогдож байгаа юм л да. За энэ сургалт бол нийтдээ нэг 120 цагийн 20 хоногийн ийм сургалт байж ийж энэ хүүхдийн эрхийн байцаагчаа бид нар мэрэгшүүлнэ гэж ингэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн зааснаар хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 5-аас доош жил ажилласан ийм туршлагатай хүн хүүхдийн эрхийн ажилтан буюу хүүхдийн эрхийн улсын байцаагчаар ажиллаа гэж хуульчилсан байгаа. Тийм учраас ийм хүмүүсээс бид нар сонгон шалгаруулалт хийгээд хүүхдийн эрхийн байцаагчаа 9 сарын 1-ээс өмнө бэлтгэж гэнэ гэсэн энэ төлөвлөгөөтэй явж байна. Мөн хүүхдийн эрхийн зөрчлийг хянах хүүхдийн элч сонгогдох юм байна. Хүүхдийн элчийг сум хорооны хүүхдийн чуулганаас сонгох бөгөөд өөрийн сонгогдсон нутаг дэвсгэрт хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг хүүхдийн эрхийн байцаагч бусад байгууллагуудтай хамтран ажиллаж шийдвэрлэх үүрэгтэй гинэ. Түүнчлэн орон нутагт засаг дарагт хэрэгүүлсэн хүүхдийн төлөө зөвлөл байгуулагдана гэж хуульчилсан байна. Энэхүү хууль хэрэгжснээр хүүхдийн эрхийг хангах чиглэлд хуулийн хүрээнд бий болсон эрх зүйн тогтолцоог шинээр бий болгож байгаагаараа онцлог ач холбогдолтой хэмээн үзэж байна. Сум дүүрэг баг хорон бүгдийн асуудал харилцан нийгмийн ажил 21 цагийн мэдээ үргэлжилж байна. Төрийн орон сууцны корпорацийн хөрөнгө оруулалтаар манай аймгийн 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 315 айлын 5 блок орон сууц баригдахаар болсон. За дээрх орон сууцнд шав тавьснасаа хойш 16 сарын дараа ашиглалтанд орох ёстой. За гэхдээ 4 дугаар сараас уг ажлын хөрөнгө оруулалтыг нь хийгээгүй тул ажил саацсан байна. За төрийн орон сууцны корпорацийн хөрөнгө оруулалтаар манай хотын 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 315 айлын 5 блок орон сууц баригдахаар болсон. Уг ажлын шавыг өнгөрсөн оны 4 дугаар сард тавьсан. За энэхүү барилгын ажлыг гүйцэтгэгчээр Очир Ундраа компани ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 5 блок барилгын цутгамлын ажил дууссан. Одоо дээвэр болон дотоод засал тэргүүтээ цөөн ажил үлдсэн байна. За гэхдээ 4 дугаар сараас уг ажлын хөрөнгө оруулалтыг нь хийгээгүй тул ажил нь саатжээ. Энэ ажил төрийн орон сууцны корпорацаас 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийн. Дээрх барилгын ажилд төрийн байгууллагуудын зүгээс ямар нэгэн хяналт тавихгүй байгаа бөгөөд манай хотод ганц байдаг барилгын зөвлөх инженер оюун хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Бүрэн цутгамлын барилга бүх цутгамл нь бол 9 давхраараа дууссан. Одоо зөвхөн дээврийн ажил болон бусад жижиг ажлууд балкон ер нь босож жижиг ажлууд л үлдсэн байгаа л да. Уг нь бол одоо нэг жил одоо 16 сар гэсэн үг шүү дээ. Жил 6 сарын дараа жил 4 сарын дараа дуусах ёстой гэсэн барилга байгууламж байна. Гэтэл энэ юунаас бол саадсан байвал одоохондоо хөрөнгө оруулалтаас яг одоо л хөрөнгө оруулалтаас өмнө нь бол яг одоо хөрөнгөхийн дагуу графикын дагуу ажил маань явагдчихсан. Гэтэ яг график хугацаанд дуусна гэж бодохгүй. За дээрх 315 айлын орон сууцнд шав тавьснаас хойш 16 сарын дараа ашиглалтанд орох ёстой байсан. Энэхүү санхүүжилт цаатаад байгаа нь улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэж холбогдох албаны тушаалтанд ярьлаа. За хэрв энэхүү орон сууцны барилга нь ашиглалтанд орвол төрийн албаагчдад хөнгөлөлтөө нөхцлөөр олгох хувилбар яригдж байсан юм. Дараагийн мэдээлэл танилцуулъя. Баян өндөр сумаас бэлчээрийн удгуудын ашиглалтын байдалд үзлэг хийж хаягжуулах ажлыг зохион байгуулж байна. За хаягжуулах ажил анх удаа хийгдэж байгаа бөгөөд Баян өндөр суманд 2015 оноос хойш гаргасан 39 худаг бүртгэлтэй байдаг байна. Баян өндөр сумын хэмжээнд бүртгэлтэй байгаа бэлчээрийн худагт үзлэг хийж хаягжуулах ажил зохион байгуулагдаж байна. Энэ нь малчин багийг жаргалан сум руу шилжүүлсэн талбайтаагаар өмнө нь байгуулж байсан гэрээ өргөдөх, гэрээ байгуулсан иргэд солигдох зөрчлүүд үүсэж эхэлсэн байна. Иймээс Баян өндөр сумын засаг даргын захирамжаар бэлчээрийн худгуудад үзлэг хийж хаягжуулж гэрээг шинжилгээ хийхээр болсон байна. Хагас жил болж байгаатай холбоотойгоор төрийн өмчийн бас тоолго болж байгаа. За энэ эдгээр ажлуудыг бол давцуулаад ингээ хийж эхлээд явж байна. За одоогийн байдлаар бол ажил одоо 39 худгаасаа за 28 худаг дээр хаягжуулж хийчихсэн. За үлдэгдэл худгуудаа бол мөн одоо энэ 7 хоногт багтааж хүйцэнэ. За ингэснээр одоо бид нэр одоо ямар ач холбогдолтой гэхээр энэ худгуудын бас яг одоо ашиглалтын байдал дээр бид нэр дүгнэлтүүдийг хийж байгаа. Гэхдээ ер нь бол манайд бол бэлчээр орхон Баян өндөр сум маань одоо үндсэндээ бэлчээрийн газар байхгүй шүү дээ. За бүх худгууд маань одоо ихэнх одоо бараг 90 гаруй хувь нь одоо үндсэндээ зэрэгэлдээ аймаг сумдуудын газар дээр байж байгаа. За тухайн одоо сумдуудын малчдад эзэмшүүлсэн байдаг. За манай малчд маань бол үндсэндээ 21 багтаа дараа барьсан шүү дээ. Тэгэхээр эдгээр одоо энэ асуудлуудаа бас шинжлэх асуудал заавал байх.
тухайн тэр одоо багийн тэр хариат малчинтай бас багийн засаг дарга давхар гэр хийж байгаа шүү дээ. Хуучин одоо малчин багийн засаг дарга гэрээ явдаг гэсэн бол их залуу багийн одоо малчин байлаа гэхэд их залуу багийн засаг дарга за дээр нь одоо сумын мал эмнэлэг үржлийн тасаг ингэж одоо юм гурвалсан гэрээ хийж ашиглалтан дээр нь асуудал хийгээд явж байгаа. За мөн ашиглалтын байдал дээр бид нар бас нэлийн дүгнэлтүүдийг хийж байна. Бас 2015 оны жилийн эцсээр бол одоо бид нар чинь бас нэг ашиглалтнаас гарсан удаан жил болсон ашиглах боломжгүй 3 хотыг бол бас 5 хотыг ахигласан байна. За энэ дээр бол бас бүр одоо бас ашиглалт одоо асуудлууд байгаа. Тэр лаг усны ундраг багассан тэр хотуудыг бол бас засварт оруулахын тэрс асуудлууд бол нэлээд гарч ирж байна. Одоогийн байдлаар 20 гаруй худгийг хаяжуулаад байгаа бөгөөд ингэснээр бэлчээрийн худгийн ашиглалтын байдал дүгнэлт гаргаж эвдрэл гэмтлийг тогтоох, эх жил хичнээн худаг засвар оруулахыг тогтоох зэрэг олон талын ач холбогдолтой гэж байна. Энэ жил орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар 3 худгийг засварлаж, иргэдийн хүсэлтээр ар булаг багт шинээр 1 худаг гаргасан байна. 2015 онд ашиглах боломжгүй болсон 5 худгийг агталсан. Энэ удаагийн үзлэг шалгалтын явцад усны ундраг багассан худгуудыг засварт оруулах шаардлагатай тогтоогдсон байна. Манай аймгийн тухайд бэлчээрийн газар байхгүй талбайтайгаар бэлчээрийн худгийн ихэнх хувь нь Зэрэгэлдээ аймаг сумын газарт байдаг байна. Аймгийн хэмжээнд орон байрны хулгайн гэмтрэг өсөх хандлагатай байгаа талаар мэдээллийг цагдаагийн газраас өглөө. За иймээс иргэд олон нийтийг ямар нэгэн зорилгоор бусад орон нутагт зорчихдоо гэр орон сууц хашаа байшингийнхаа аюулгүй байдал санаа тавихыг анхааруулж байна. Аймгийн цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмтэрэг зөрчлийн талаарх мэдээллийг өглөө. Тодорхойлбол энэ хугацаанд 550 гаруй гэмтэрэг зөрчлийн мэдээлэл хүлээвсэн байна. За үүний 17 гэмтэрэг байжээ. Нийт гэмтэргийн 10 нь хулгайлах гэмтэрэг байсан юм байна. За ер нь манай аймгийн хэмжээнд энэ төрлийн гэмтэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн газрын дарга онцлоо. Тиймээс иргэд орон сууц хашаа байшин гэрээ эзгүй орхихдоо хөрш айлдаа захих, цонх хаалганыхаа бат бөх байдлыг сайжруулах хэрэгтэйг нь түнчлэн өөрийн эд зүйлийнхээ давтагдшгүй шинж чанарыг тогтоож авах хэрэгтэй юм байна. Тодорхойлбол цахилгаан хэрэгслийнхээ сэрийн дугаар, эмэг, бүгж, мөнгө аяга зэрэг үнэт зүйлийнхээ хийц хэлбэрийг сайдар тогтоож авахыг санууллаа. Мөн барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл авахаас сэргийлж, үйлчлүүлж буй хүнийхээ бичиг баримтыг шалгах хэрэгтэйг онцлоо. Хулгайлах төлөвийн гэмтэрэг 10 танхаарах 3 бусдын бие махбодын гэмтэрч болох 1 золгүй учрал 1 тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй ашиглалтын жолын эсрэг гэмтэрэг 1 бүртгэгдсэн байна. За ерөнхийдөө сүүлийн 14 хоногт гэр оролцсон байгууллагаараа бусдын орон байрны хуулбараар нөлөөлж зүйл хулгайлах гэмтэрэг өсөх хандлагатай байна. За манай аймгийн хэмжээнд жил дунджаар 560 гаруй гэмтэрэг бүртгэгддэг. Үүний 27%-ийг хулгайн гэмтэрэг эзэлж, иргэдэд 275.8 сая төгрөгийн хохирол учирдаг байна. Харин энэ төрлийн гэмтэргийн илрүүлэлт 58 орчим хувьтай байдаг. За нийт хулгайн гэмтэргийн 60 орчим хувийг орон байрны хулгай эзэлдэг байна. За үүнээс 33% нь орон сууцанд, 51% нь гэр оролт гардаг. Ихэвчлэн өглөөний 6 цагаас оройн 19 цагийн хооронд хулгай гардаг гэж аймгийн цагдаагийн газрын мэдээлэлд дурдсан байна. За тиймээс иргэд энэ үеэр гэр орон сууц хашаа байшиндаа тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй юм. Ахмад настай иргэд нийгмийн халамж үйлчлэгээний сангийн магадлан итгэмжлэгдсэн 51 амралт цувилал аршааны газраар хөнгөлөлттэй өнөр үйлчлүүлэх боломжтой байдаг бол за хүндэт донорууд үн төлбөргүй амрах боломжтой байдаг байна. Ахмад настай иргэд аршаан болон амралт цувилийн газраар үйлчлүүлэхдээ хөнгөлөлт идэх эрхтэй бөгөөд амралт цувилийн газраар үйлчлүүлсэн тохиолдолд 1 хоногийг 18,000 төгрөгөөр бодож 10 хоногийн 180,000 төгрөг олгодог. За мөн аршаан цувилалд амарсан ахмадуудад байр хоолны зардал болон унааны нэг талын зардлыг олгодог байна. Үүний зэрэгцээ аймгийн нийгмийн халамж үйлчлэгээний хилцээнд дэргэдэг ахмадын амралт цувил нь хоногийн 32,000 төгрөг байдаг. За үүний 70%-ийг нь хөнгөлдөг гэж байна. Ахмад настай иргэд дээрх хөнгөлөлттэй өнөр үйлчлүүлэх боломжтой байдаг бол хүндэт донорууд үн төлбөргүй амардаг байна. За мөн дээрх хөнгөлтийг амралтын өмнө болон дараа гэсэн 2 хэлбэрээр бодож олгодог. За тодорхойлбол амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур орлоготой гэж үзвэл амралтанд явахын өмнө хөнгөлөлтийг олгодог гинэ. Ерөнхийдөө ахмадын зорилттой аршаан цувилал, ахмадын зорилттой амралт цувилж хоёрын зэм байна. За ахмадын зорилттой амралт цувилалд нь бол ахмад настан ямар ч өнгөш амарч болно. 55 хүрсэн эмэгтэй, 60 хүрсэн эрэгтэй хүн гэсэн үг. Амралт цувилал маань бол амарсан хүмүүс өнгөлт нь хоногийн 18,000 төгрөг бодож 10 хоног амарнаа гэж үзээд 180,000 төгрөг хөнгөлт төлөх. Амралт цувилал гэдэг бол нэг амралт цувилал жилдээ амралт цувилал аршин цувилал хоёрт нь зэрэг хамрагдаж болно. Манай халамжийн дэргэдэх ахмадын цувилал маань бол
амар сувлил гэсэн статус төвд учраас манай энд амарчгаад өөр хаана газар амар сувлил амарчул болдоггүй. Арсын сувлил амарчул. Ийм л болдог байна. Энэхүү хөнгөлтийг нийгмийн халамжийн сангийн маглан итгэмжлэгдсэн 51 арчаан сувлалд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд олгоно. За өнгөрсөн жилийн тухайд давхарцсан тоогоор 2000 гаруй иргэн амарсан бөгөөд үүнд 40 гаруй сая төгрөгийн хөнгөлтийг олгосон гэж байна. Эрхэм үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. За тодруулгын зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин Ариун бол Батулга нар өргөдөө оролцож байна. Та хоёртаа орой минь дүргий. Баярлалаа. Чамцгс орой минь. За баярлалаа. Эрдэнэ дотноо хизээ ирвэ бас найзууд гээ сайхан тоглолцоотойгоо хүрэлцэн ирсэн байгаа шүү дээ. За Эрдэнэ дотод өнөөдөр ирлээ. Тэ өнөөдөр ирлээ сайхан байна. Эрдэнэт маань яг л тэ сайхан цэвэр зэмсгэр хот байдаг. Тэр тусмаа сайхан зуны дэлгэр цаг нь ажиллаж байгаа энэ үед тий үнэхээр өнгөө сайхан зассан байна. Ном ногоо сайхан үнэхээр сайхан хот шүү дээ Эрдэнэт бол. Тэгээд Эрдэнэтэд ирж бид нар тоглох дуртай. Энэ хотынхоо хөдөлмөрчдүүд энэ хотынхоо ард иргэдэд бид хоёр сая найзууд тоглолтоо Улаанбаатар хотод өчигдөр уржигдэр хаагаал тэгээд өчигдөр дарханд тоглоод өнөөдөр Эрдэнэтэд ирж байна. Тий. Өнөөдөр маргааш хоёр тоглоно. Өнөөдөр 19:21 цагаас бас маргааш 19:21 цагаас. Тэгээ энэ найзууд тоглолтынхаа бас дөнгөж одоо юу гэдэг л нөгөө халуунаар нь тийм ээ буузыг халуунаар нь гэдэг шиг тоглолтоо бас халуунаар нь авцарлаа. Тэгээд эрдэнэчүүд маань одоо Монгол улсын хамаан Монгол улсын одоо төсвийн нэлээдгүй хувийг 60 гаруй хувийг одоо бүрдүүлж яадаг ийм ажилсаг ийм хөдөлмөрч ард түмэн байдаг. Тэр утгаараа ч гэсэн бид хоёроос хөдөлмөрлөж байна. Тийм учраас авьяаслаг чадварлаг одоо ийм сайхан хоттой ирж өөрсдөө бас шинэ тоглолтыг төлөвлөе гэж шийдсэн. Таарийн хувьд найзууд гээ тоглолтыг яагаад ингэж нэрлээд хамтарч ингэж тоглох болов гэдгийг бас магадгүй Эрдэнэтийн үзэгч маань сонирхож байгаа. Энэ төлөө мэдээлэл өгөөч. За тэгэхээр энэ нь бол бас олон нэвтрүүлгүүдээр ярьж байгаа бас ярих нь зөв байх. Тэгэхээр одоо бид хоёрын үерхэл нөхөрлөгээд аваад үзэх юм бол 93 оноос хойш нийтдээ 23 жил үерхчээд 23 жилийн үерхэл дээр бид хоёр сүүлийн 3-4 жил ярьж байгаа. Хоёулаа нэг нийлж тоглох юмсан. Одоо хоёр тал зөндөөл тоглолоо. Хоёулаа нийлээ тоглоё. Уулзсан найз нөхөд үзэгч түмэн маань хөдөө гадаа орон нутаг гадаа дотоод суугаа монголчууд та хоёр нийлээ тоглох гоё байх та гэж олон хүний бас хэлж бит хоёрд бас ингэ тохиолж байгаа. Тэгээ энэ жил бит хоёр ягаад ч юм 3-4 жилийн ярьсны эцэст ерөөсөө нийлж тоглож үзье. Тэгээд тоглолтын нэр бол ерөөсөө бит хоёр нэрэн дээр шууд санааны найзууд гэж болоо. Тэгээд найзууд гэдэг прожектыг эхэлсэн. Тийм л юм. Тэгээ бит хоёр дандаа шинэ залуучуудыг тоглолтод авч орсон. Манай тоглолтод 30-40 уран бүтээлч оролцлоо. Ажилласан баг нэг бол бараг 60-70-80-аад ойдол, зураач, тайз, техник, хөгжим, бичлэг ингээд ингэ бол 70-80-аад хүний уран бүтээлчтэй ингэж оролцлоо. Тэгээ найзууд тоглолт бол 31 Улаанбаатар хотноо тасралтгүй тоглож. Тэгээд нэм гарагт хаагаад тэгээд даваа гарагт бид нэр өчигдөр дарханд өнөөдөр Эрдэнэтэд өнөөдөр маргааш хоёр тоглохоор ирлээ. Тоглолтын онцлог. Тэгээ бид нар найзууд тоглолт бол үнэхээр бас хайрлаж болох бүх юмыг л хайрлаач тий. Хүн бол бүгдийг л хайрлаж болно шүү дээ. Аливаа нэг ер нь л амьдралын хамгийн сайхан юм бол уучлал байдаг. Уучлж өнгөрөөнө гэдэг бол энэ цаанаа бол том хайр явж идэг. Тэгээ бид нар бол энэ тоглолт дээр найз нөхөрлийн хайр, гэр бүлийн хайр, ээж хүү хоёрын хайр, эх орноо хайрлах хайр, олон хайруудыг энэ дээр тоглож байгаа. За бас дээрэс нь бид нар Улаанбаатар хотод яг тоглосон тоглолтоо бүрэлдэхүүнээрээ нэгж бүх оролцсон хүмүүс нь бүжигчтэйгээ аваад за мөн тайзтайгаа тэг дэлгэцтэйгээ бүх юм бүрэн бүрэлдэхүүнээр ярьсан. Тэгвэл орон нутгийн тоглолт гэхээр бас нэг гадаар аялын тоглолт молд болоо явахаараа аль масштаба багасгаад ингээд дэлгэц мэлэс тайз майзгүй ирдэг шүү дээ. Бидний энэ удаад бол тайз дэлгэцтэйгээ яг бүрэлдэхүүн тоглож байгаа бүх жүжигчд хүрэлцэн ирсэн байна. Одоо өнөөдөр бол Эрдэнэт гэдэг бол нэлээд том хот шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хот газар тоглож байгаа юм чинь бидний одоо чанарын өндөр түвшинд тий уран бүтээлч ур чадрын үед ч тэр тайзны зохион байгуулалтын үед ч тэр уран бүтээлчдийн үед ч тэр одоо сайхан тоглолт хийнэ гэж
амардам хэлж байна. Уурхайчин соёлын ордонд тоглох. Тий, уурхайчин соёлын ордонд өнөөдөр 2 маргааш 2 тоглоод болсон да. 18, 19, 19-21 цагаас. Тасалбар олох худалдаанд гарсан соёлын ордны газар зарж байгаа. Мэдээллүүдийг бас сайтуудаар авч ирсэн хаалтын тоглолтын дээр хурлын даргын холд үзсэн гэсэн мэдээлэлсэн бас сайн үйлс бүтээсэн байлаа. Оюутан залуучуудын сургалтын төлбөрийг 10 оюутан гэсэн баха тийм ээ. Тий. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамтай хамтраад тэгээд ихтэй сургуулиудаас нь одоо хүүхдүүдийнхээ дунд одоо судалгаа явуулаад тэгээд хар гэрийн амьдрал тий нөхцөл болцоо төлбөрөө төлөх байдал тий энийг хараад дээрэс нь гол нь онд сурж байгаа тий сайн оюутан гэдгээр нь онд сурж байгаа тийм оюутнуудыг бид нарт бол сонгож өгсөн сургуулиас сургуультай оюутнууд нь өргөдлөө өгөөд сургуулиуд нь өөрсдөө гаргаж ирээд яамаар дамжуулаад бид нар 10 ихтэй сургуулийн 10 оюутанд аглуу боёо 2 саяын тоглолтоосоо бид жилийн төлбөрөд энэ өгсөн. Тэнд яг бас яг 10 айлын аав ээжээ амраагаад эмээ өвгөө амраагаад тэгвэл нөгөө төрийн зээл авдаг, цалингийн зээл авдаг тэгэл одоо яаж хийж байгаа нэг амар сургалтын төлбөр гэж хэцүү байдаг өгдөг. Тэгээд ямар ч нэг 10 айл нэг сургалтын төлбөрөөс хөнгөлөгдөж бид хоёр бас тоглолтынхаа орлогоос өгсөн байна. Ер нь бол авиаслаг одоо тэр 10 оюутныг бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яам бүр бодиттой судалгаа гаргаад Итүүгэн дээд сургууль, их засаг дээд сургууль, Монгол Улсын их сургууль, кино урлагийн дээд, соёл урлагийн их сургууль одоо ингээд 10 их сургуулиудыг одоо хамруулад тэн дундаас маш онцлогтой дандаа A сурдаг, 90-с дээш оноо баал авдаг ийм оюутнуудыг төлбөрөөр нь дэмжиж. Жил болгон бит хоёр бас энийг үргэлжлүүлэх гэж бодож байгаа. Жил бит хоёр дараа нэг 10 жилийн дараа бит хоёр ингээд найзууд 10 гээд явхад 100 оюутныг бит хоёр бүгдийг төлж чадаагүй ч бас нэг жилиг тэр хүний бас амьдралд нэг төлбөрөөс болоод гасах гэдэг шүү дээ хүүхдүүд хасагддаг шүү дээ. Тэгэхгүйгээр бид хоёр нэг өөрсдөө бид хоёр тийм оюутан байж үтсэн. Тэр давлгаан донд тэр оюутны цаг тэр одоо мөнгөний гачаал энэ бүгдийг үтсэн. Тийм учраас бидний үед бас тийм битгэлэгт юунууд за яг он сурдаг хүүхдүүд сквадрын цалин авдаг. Тэгээд чи 93 оноос хойш байхгүй болсон шүү дээ. Яг тэр үед бид нэр оюутан байсан учраас энийг хоёлаа ерөөсөө ярилц бид хоёрын бас найзууд гэдгийн тоглолтын проектын бас 150% нь энэтэй холбоотой. Хоёлаа дандаа залууч. Өнөөдөр та бүхэн бас зэрэглэлээр үзэх тайзан дээрээс харах бах. Дан залуу уран бүтээлчтэй бид хоёр дэмжье. Эднийг бас хөлийн дөрөнд гарын ганцхан хүргэе гэсэн бодол өвөрлөж ирнэ. Найзууд проект бол ингээд хоошоо үргэлжлээд явна. Сая манай тоглолтын дээрс 30-аас 40 залуучууд дандаа соёл урлагийн сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Диплом авсан олон сайхан залуучууд орсон. Тэгээ энэ юу гэхээр нэгдүгээр ажлын байр, хоёрдугаар бас залуучуудыгаа ойлоо нэг тэртээ дөрвөн хоёул авиас хөтөлбөрийг дэмжиж байгаа тий. Авиаслаг залуучуудыг дэмжиж байгаа юм чинь. Авиаста оюутнуудыг дэмжиж байгаа юм чинь бас энэ залуучуудаа дэмжигээд салбарынхаа сургууль төгссөн залуучуудыг их оруулсан л та. Тэгээд асаа манай хаалтын тоглолтыг улсын их хурлын гишүүн Зандаагийн инх болт улсын их хурлын дарга тийм ээ ирж үтсэн. Тэгээд бид нар бол төрийн 3 өндөрлөгийнхөө нэг одоо дарга нэрж үзэхэд тий үнэхээр баяртай байгаа тий Монгол түмэн бас одоо үнэхээр одоо хууль өрх одоо хамгийн том байгууллага шүү дээ тий тэрний одоо дарга нь манай ажил намын одоо их хурлын дарга ирж бидний тоглолтыг үзэн санаа бодлоо хэлж тий хоёрдугаар урам өгсөнд бол баяртай байгаа. Хоёрдугаар энэ салбарыг ганц бит хоёрыг биш тийм ээ энэ урлагийн тэр дундаа бас хошуу урлагийн салбарыг төрийн тэргүүн маань бас ирж үзнэ гэдэг бол энэ бас шуурлагын байр суурь, шуурлаг ажиллаж байгаа шуурлагын уран бүтээлчдийн одоо уран чадварын төвшин хэдий хэрэг байгааг бол тэр бол баталж өгсөн гэж бид хоёр бас ам бардам хэлж чадчих. Тэгэхээр найзууд гэдэг энэ тоглолт бол жил болгон уламжлал олгоод явах нэ гэж ойлгож болох уу? Болно тий болно. За ойлголоо. Тэгэхээр бидний ярилцсан хугацаа бас богинохон байсан. Нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчидтэй энэ тоглолтыг зорин ирэх үзэгчидтэй хандаж сайхан үг билээч. За ямар ч үсэн энэ тоглолт Улаанбаатар хотод 31 удаа үнэхээр танхимд өр үзэгчтэй байлаа. Үзэгчдээс бол магтаалын үг, урмын үг их сонссон. Тэр эрдэмтчүүдтэй энэ ажлын хийж байгаа, энэ бизнесийн хийж байгаа, энэ ажлын хийж байгаа тий ирж нэг сайхан инээгрээ гэж урьж байна. Тэгээд ямар ч үсэн өнөөдөр Монгол Улсын төрөөс Монгол Улсын гавьяа жүжигчин гэдэг эрхэм цолыг ард түмнийх урмаар ард түмнийхээ тийм ээ хүслээр хайраар хоёулаа хүртсэн байгаа. Тэгээд ямар ч байсан хоёр гавьяат
тайзан дээр үзэгч хүмүүндээ өөрсдөө уран бүтээлийг шинэ уран бүтээлээ хүргэнэ. Тэгээ манай Эрдэнэтийн үзэгчид бол үнэхээр гайхалтай. Бид нар ер нь Эрдэнэт хоттой их тоглоход дуртай. Хотын цэвэр цэмцгэр үзэгчд нь одоо боловсон соёлтой үйлчлүүлж чаддаг. Цагтаа цугладаг. Үнэхээр бас тэр бол бидний одоо 93 оноос хойш Эрдэнэт хотод ирж байна да. Ер нь баг багтаа ч гэсэн энд одоо миний ах дүү нар гокт бас ажил амьдардаг. Хүүхд багтаа ч Эрдэнэт хотод ирж байлаа. Тэгээд ер нь их сайхан хоттой. Тэгээд хамт та бүхэнтэйгээ бас энэ найзууд тоглолт бас халуун дулаан байх баха. Тэгээд хэдүүлээ 2 өдрийн турш хамтдаа сайхан баяа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөр та бүхэнд тодруулга ярилцлагаар хүрлээ. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Эрхэм үзэгч та бүхэнд 21 цагийн мэдээ танилцууллаа. Хөтөлбөртэй хамт байсан үзэгч танд баярлалаа. Баяртай үзэгчтэй.